Дэлхийгээр тойроо аялдаг бүгд найрамдах Солонгос улсын ютубер Жун Сэлэн аймгийн Мандал суманд аялж байхдаа дугуйгаа хулгаад алджээ. Ер нь бол Facebook-д пост оруулсныг нь мэдэж байсан. Гэхдээ ингэж олонд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Өчигдөр дугуйг маань авчирч өгсөн хүн нь таны дугуй шүү гэд намайг шууд таньж гэлээ. ICMN мэдээллийн сайт ээлжит ярилцлага бүгд найрамдах Солонгос улсын дугуйтай аялагч ютубер Чон Сугёмтэй хийхэд бэлэн болоод байна. За түүний хувьд өнгөрсөн 4-р сард Солонгос улсаас аялын гараагаа эхлүүлээд Хятад болон Оросын нутгаар дамжин Монгол улсын нутагт 2 сарын хугацаатай аялахаар ирээд байгаа юм. За үзэгчдийн хувьд бол түүнийг 100 хараа орчимд хоноглохоор майхнаа барьж байхдаа дугуйгаа алдаад улмаар эргүүлэн олсон түүхээр нь ичнээ сайн мэдэх болсон. За тэгвэл бид түүнтэй өнөөдөр түүний аялаа эхлүүлсэн түүх болон Монголд ирсэн сэтгэл за тэгээд дээрх адал явдлын талаар ярилцах гэж байгаа юм. Тэгэхээр юуны өмнө урилгыг маань хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Үзэгчдэд маань өөрийгөө танилцуулаад ярил. 안녕하십니까. Сайн байцгаана уу, намайг Чон Сугём гэдэг. Солонгос улсаас Монгол улсад ирсэн YouTube-д бичлэг хийж дугуй унаад дэлхийгээр аялж байгаа хүн байна. За таны хувьд бол ундаг дугуйгаар Хятад болон Оросын албаны улсуудад аялаад одоо Монголд ирчихсэн байна. Үргэлжлүүлээд бас Төв Азийн орнуудаар аялнаа гэж байгаа. Тэгэхээр ундаг дугуйгаар аялах болсон санаа хизээ гарсан бэ? Дугуйгаар аялах маршрутта Монгол улсыг багтаах болсон шалтгаан тань юу юм лөө? 자전거 세계 여행을 정한 건 1년 Дугуйтай аяллыг 1 жилийн өмнөөс төлөвлөж эхэлсэн. Олон орны соёлыг судалж, янз бүрийн газраар явж үзэх сонирхолтой минь холбоотой. Аялаж байгаа улсуудын минь нэгээр Монгол улс багтсан шалтгаан нь өмнө нь Монголд ирж байсан ютуберуудын бичлэгийг үзээд би монголчууд сайхан сэтгэлтэй, ээлдэг, тусрах хүмүүс байдгийг мэдэж заавал Монголд очино гэсэн зорилго тавьсан. 몽골에 가고 싶다고 생각했습니다. 하나 더 Бас нэгэн зүйлийг нэмж хэлэхэд Physical Asia Show үзээд энэ хүмүүстэй уулзмар санагдсан. MMA тулаанч энхөргөл би маш их дуртай. Би бас өмнө нь боксер хийж хэлдэг байсан. За ганцаараа аялна гэдэг бол маш зоригтой хүний гаргах шийдвэр. Тэгэхээр таны хувьд яг энэ ганцаараа хийж байгаа аяллаас юу мэдэрч байна вэ? Айж гин үү? Эсвэл өөрийнхөө нөгөө дотоод хүнтэйгээ ярилцаад ингээ ганцаараа байхын үн цэнийг мэдэрч гин үү? Яг ямар хөө мэдрэмж төрж гин вэ? 지금까지 제가 전한 길에 대해서 한 번도 Ганцаараа аялахад надад ямар нэгэн айдас төрдөггүй. Айдастай хэцүү зүйл тулгарвал үүнийг би яаж шийдэх вэ гэдэгт л төвлөрдөг. Иймэрхүү нөхцөл байдалд би дуртай учраас ганцаараа аялах нь надад үнэхээр таалагддаг. 앞으로 Би цаашид Казахстан, Кыргызстан, Узбекистан, Азербайджан, Жоржия, Турк улсуудаар аялахаар төлөвлөсөн. Аялалдаа 1 жилийн хугацаа зарцуулахаар төлөвлөд байгаа. Энэ хугацаанд миний төлөвлөсөн мөнгө маань дуусчих бол харин Солонгос руу буцаад явна да. За анх Монгол улсын хилээр орж ирэхэд юу ямар хөө сэтгэлдтэй байсан бэ? Монгол орны байгаль болон Монгол хүмүүсийн хандлага, харилцаа юу танд ямар санагдсан бэ? 제가 러시아에서 넘 Орос улбаны улсаас нааш орж ирэхэд байгаль орчин хүмүүсийн харилцаа шал өөр болсон. Би угаасаа монголчуудыг найрсаг хүмүүс гэдгийг мэдээд зорж ирсэн ч хүмүүсийн харилцаа нь миний бодсноос ч илүү ээлдэг байсан шүү. Дээрээс нь байгаль нь үнэхээр гоё. Дугуйтай явж байхад хажуугаар морь давхиад л миний аялж байсан улсуудаас хамгийн гоё нь Монгол байсан. За таны хувьд 100 хараа орчимд хоноглохоор майхнаа барьж авах үедээ дугуйгаа алдсан гэж анх мэдээлсэн. Тэгэхээр яг тухайн үед яг ямар мэдрэмж төрсөн бэ? Ингээл одоо дугуйгүй болоод аялал маань зогсчлоо гэж бодсон уу? Эсвэл олдно гэж бодсон уу? Айсан уу? Танд яг ямар мэдрэмж төрсөн бэ? 처음에 자전거가 없어졌을 때 가장 먼저 든 Дугуйгаа алдангуудаа ямар ч байсан Улаанбаатар хотоор илгэж утсан. Тэгээд дараа нь дахиж дугуй худалдаж авах уу? Эсвэл шууд Солонгос руугаа буцаад явах уу гэдэг олон зүйл бодогдсон. Дугуйгаа алга болгодог өдрөө би олон цаг дугуй унаад маш их ядарчихсан байсан. Явж байгаад нэг өксөр газар майхан барихаар болсон. Дугуйгаа доор тавьчихад дээшээ өксөж майхнаа барьчихад юм идэд сууж байтал 2 монгол хүн гарч ирсэн. Тэр үед гинэт дугуйгаа санаад доошоо буусан чинь дугуй маань алга болчихсон байлаа. Энэ хооронд 30 минутын л хугацаа өнгөрсөн. Майхан руу маань гарч ирсэн 2 монгол хүн надад туслаад Улаанбаатар хот руу хүргэж өглөө. Би тэр хүмүүст маш их талархаж байгаагаа бас хэлье. Таныг дугуйгаа алдсан тухай бол Монголын мотоциклтай аялагч Сүхнаран гэдэг хүн хамгийн анх сошиалаар мэдээснээр монголчууд бид таныг Монголд аялж байгаа юм байна, дугуйгаа алдсан юм байна гэдгийг бол мэдсэн. Тэгэхээр та тэр хүнтэй юу нь яаж холбогдсон бэ? Өмнө нь таньдаг байсан уу? За тэгээд Монголд юу нь танд өөр таньдаг хүн байгаа юу? 그
그 사람을 알게 된 건 다르항에서 오토바이로 여행하는 한국 사람을 만났어요. Дарханд аялж байхдаа мотоциклоор аялдаг солонгос хүнтэй таарч танилцсан юм. Дугуйгаа алсны дараа тэр хүн маань Сүх наран гэдэг хүнтэй холбож өгч сошиал сүлжээд тавьсан. Тэр хүний ачаар олон хүмүүс миний дугуйгаа алдсан тухай мэдээллийг түгэж дугуйгаа олсондоо маш их баярлаж байгаа. 많은 사람들이 저를 좀 돕게 된 것 같습니다. Сошиал дээр энэ хүний дугуйг олоод өгчих юмсан гэсэн сэтгэлдлүүдийг бол нэлээд өгөх бичижсэн. Энэ сэтгэлдлүүд болон мэдээнүүдийг та харсан уу? Ямар мэдрэмж төрсөн бэ? 처음에 페이스북 게시물을 올린 건 알고 있었어요. 근데 이렇게 Ер нь бол Facebook-д пост оруулсныг нь мэдэж байсан. Гэхдээ ингэж олонд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Өчигдөр дугуйг маань авчирч өгсөн хүн нь таны дугуй шүү гэд намайг шууд таньж байлаа. Бас өнөөдөр байрлаж буй буудлаасаа гарахад захирал нь намайг таньж байлаа. Тэгээд би миний бичлэг олон хүнд хүрсэн юм байна гэж мэдсэн. 보다 생각이 들었어요. 자전거가 도둑질이 아니라고 Би замын хажууд дугуйгаа үлдээхдээ хэвтүүлээд үлдээч гэсэн юм л да. Харагдах байдал нь яг л хаягдсан дугуй шиг байсан байх. Хэвтүүлээд тавьчихсан. Дээрээс нь ойр хавьд нь ямар ч хүн байхгүй байсан учраас хулгай гэж огт бодоогүй. Дугуйгаа алга болгосныхоо дараа аавтайгаа яриад хэлсэн чинь аав маань хэвтүүлээд тавихаар чинь хүн хаячихсан юм байна гэж ойлгоод аваад явна штэ гэсэн. Тийм учраас цагдаад мэдэгдээгүй. Энэ дугуй маань өмнө нь хүний хэрэглэж байсан хуучин дугуй. Би 2 сарын өмнө аяллаа эхлүүлээд авсан. Дугуйнда майхан, шок, миний ганц нэг хувцас, камер бас ноутбук байгаа. 이 정도 들어 있습니다. Таны хувьд бол Орос, Хятад улс болон Монгол улсаар урьдчилан Станы орнуудаар аялна гэж байна. Тэгэхээр таны зорилго зөвхөн аялах юм уу? Эсвэл танд өөр ямар нэгэн эцсийн том зорилго байгаа юу? 언젠가 저만의 게스트 Би ирээдүйд өөрийн гэсэн гест хаус буюу зочны байшинтай болохыг хүсдэг. Тэгэхээр орон орноор аялж энэ газруудын давуу сул талыг байнга тэмдэглээд явж байгаа. Бас орон орны соёлтой танилцах зорилготой. 게스트하우스 오픈하는 게 제 목표입니다. Нарийн зураглал гаргаагүй нь ямар ч байсан булган хүртэл явна. Булган явах зам маань урт учраас хугацаа зарцуулах байх. Гэхдээ хийж үзмээр байгаа зүйл олон байгаа. Морь унаж Монгол гэрт хонж үзмээр байна. Дээрээс нь бас Монголын тэнгэр дэх дүүрэн одыг харж хонож үзхийг хүсэж байна. 한번도 한번 만나보고 싶어요. Монголчууд юу ямар хүмүүс вэ таны бодлоор? 몽골에 입국하자마자 Монголын хэлээр орж ирэхэд хамгийн дөрөнд нэг портрийн жолооч ах над руу ирээд солонгосоор чи солонгос хүн үү гэж асуугаад ярилцахад би бүр маш их гайхсан. Бас баярлсан. Дараа нь сэлэнгэд очиод кофе шопд ороход захирлнаас солонгосоор надтай ярьсан. 되게 많은 사람들이랑 한국어로 소통을 했습니다. Миний асуух асуулт энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр танд миний асуугаагүй үлдсэн монголчуудад хандаж хэлмээр байгаа зүйл байна уу? 사실은 전 자주 Би дугуйг алдчихад нэг хүнд хандив болгож өгсөн гэд бодож хэлгэсэн бодолтой байлаа. Гэтэл нэг өдөр ч болоогүй байхад буцаагаад олдсонд маш их баярлсан. Ийм зүйл болсонд итгэж чадаагүй. Дугуйг минь олоход тусалсан бүх хүмүүстээ маш их баярлаж байна. Солонгосчууд хамгийн их хүндэтгдэг хүмүүстэй өвдөг дээрээс хөрч суугаад мөргөж хүндэтгэлээ үзүүлдэг. Хэрвээ болдог бол Монголын бүх хүмүүст би ингэж мөргөж талархлаа илэрхийлмээр байгаа. Одоо хүртэл дугуйгаа олсонд итгэж чадахгүй л байна. Бас миний дугуйгаа алдсан тухай мэдээг харсан 3 монгол хүн би чамд дугуйгаа өгье гэсэн. Тэр хүмүүст онцгойлон талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр цаашдынх нь аялал амжилттай байгээ гэд монголчуудын хол яваа нэгэндээ хэлдэг алтан шар зам нь үлзийтэй байх болтгой гэдэг сайхан үгээр энэ удаагийн ярилцлага өндөрлөе. Хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. 감사합니다.